Эхний мэдээллийг хүргэе. За Монголоос картын бараанд очирлож байсан социалист нийгмээс зах зээлийн нийгэм чилжээд 36 жил болж байна. За гэсэн ч монголчууд очир дугаарт зогссон хэвээрээ. Төрийн үйлчилгээ авахаар, солонгост ажиллахаар, цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр шатхуун авахаар дугаарладаг байсан бол одоо төрийн зохицуулалтын алдаанаас үүдэн халуун наранд нөөцийн маханд дугаарлан зогсож байна. За угтаал нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 386 цэгэр худалдан борлуулдаг. За эдгээр цэгүүдтэй нөөцийн махаа хүргээд өгчихвөл ахмадууд өдрийн талыг 3 удаа махны төлөө өрөхгүй байсан гэдгийг онцолж байсан юм а. Задарсан, ядарсан амьд суулга хэн бүхнийг цуглуулж анхны сайчууд олсорч нэг хэсэг нь хөлжиж нөгөө хэсэг нь ядуурч эхэллээ. За ийхүү хоёр нийгмийг дамнаж хагас зууны түүхийг туулж хал үзэж хашир суусан ахмадууд өнөөдөр ч 3 уут мах авахын төлөө халуун наранд дугаарлан зогсож байна. Угтаа бол нөөцийн махыг бэлтгэж нийслэлийн үнцэг болон хороо гудамж бүрт хүргэх түгээтийн сүлжээг олон жилийн өмнөөс бүрдүүлж ашиглаж ирсэн байдаг. Энэ жилийн хувьд 386 дэлгүүрээр түгээж байгааг мэдээлсэн. Гэвч нөөцийн махыг худалдахгүй байна, олдохгүй байна гэдэг асуудал нь улс төртөөгөө хутгалцсанаар мах борлуулах ажил улс төрийн оноо хайсан арга ядсан алхам болоод байна. За гадаа халуун наранд иргэдийг жагсааж байхаар дэлгүүр бүртээ түгээгээд өгчихвөл амар байгааг онцоллоо. Өглөө 9 цагт энэ чинь 10 өнгөрч явах гэсэн. Тэгэл одоо 3 цаг гар болж байна. Одоо бүр нуруу шилээд ямар даралт гэсээ ийш очиж ус авч даралтны юм уугаад эдгээр мэдж байгаа. Тэгээ ингээд энэ төр өдөр болгон гэж цаг алдмааргүй л. Даралт ихтэй хэцүү байна. Нэгэн зарж байгаа бол энэ хоёрын хооронд юм жижигхэн машинаар зөөлж хооронд 2-3 машин авчирд нэг мөрсөн зарчууд амар штэ. Тэгвэл өглөө өвхөн ирж ингэж ойчрлахгүй шүү дээ настаа улсууд чинь. Энд чинь одоо хөл гар муудаж улсууд байна. Бас ойчрлоход бас хэцүү байна шүү дээ. Байн халуун байна. Одоо тэгээ ямар ч байсан даралтныхаа ямиг уугаад ирсэнтэй гайгүй ах л гэж бодож байна шүү дээ. За ерөнхий сайдын зүгээс ажлаа авахдаа поп үйлдэл гаргахгүй гэдгийг хідэнтэй мэдгдсэн. Гэсэн ч уг үйлдэл нь аль дэлэн зөрсөөр байна. 2 хоногийн турш нөөцийн махыг гадаа гудамд зарж иргэдийг хуйлруулж бохимдуулах бус худалдаалах цэгүүд хүнсний сүлжээ дэлгүүрүүдтэй түгээж гисэн бол картын барааны үе шиг очир дараалал үүсэхгүй байсныг иргэд хэллээ. 2 дэлгүүрээ хаалга татлаа. Зүгээр нэг яарлаг сар болж гэн нөөцийн мах үзээгүй гэдэг жил. Тий. Тэгээ тоор тэгээ өглөө 9 цагт ирж байгаа. Одоо ганц юм ирээл тэгэл байхгүй. Нөөцийн махыг зараал болол байдаг байсан шүү дээ. Наадам хүртэлж ирнэ урд жилүүдэд. Энэ жил ингэсэж байгаа байхгүй юу? Тэгээд юу яагаад ингэсэн юм бэ гэх юм бол 2500 тонн мах алдсан гэх нь юу ч гэнэ юм хачаа юм үнийн худлаа байх л да. Яриад ингээд ард түмнийг өмүүлэл байх юм шүү дээ. Таны одоо ингээ хүлээгээд мах авч чадахгүй бол яах вэ? Одоо энэ хөмбөртөө 30 мах чинь байна шүү дээ. Одоо тэгэл тэрнээс л ганц хоолны мах аваад явах юм шүү дээ. Дэлгүүр байгаа одоо ирээгүй юм шиг л шүү дээ. Дэлгүүрүүдэд энэ захаатар том захаатар зараад байгаа юм болоо. Ирээгүй ах үстэй ирээгүй. Болтой өглөөс хойш хийж болохгүй шүү дээ. Юу ярьж байгаа. 10 цагаас ахлаа очиж одоо ирж шүү дээ. Мах ирээгүй ах таа. Гураараа авъя. Юу ярьж байгаа. Очиж яах вэ? Дахиад авахгүй шүү дээ. Би нэхгүй. Гураараа очиж яваад шүү. Хоёроо гэж юу ярьж байгаа. Өөрөө чи иргээс үнэндээ. Залуу дахиад машин ирэх юм уу? Одоо мэдхгүй байна. За Чингэлтэй дүүргийн хувьд өглөө нэг хүнд 3 уут мах борлуулж байсан бол худалдаалж буй мах нь дуусч нэмж мах ирэх хэсэг нь тодорхойгүй болсноор нэг хүнд худалдаалах махны хэмжээгээ 2 болгож бууруулах санал гаргаад иргэдийн нэгдүслийг дагууллаа. За түүнчлэн нөөцийн махны гадаах худалдаа нь хүртээмж муутай, удаашралтай, чанар муу байгаа нь хямд үнэтэй мах авч буй иргэдийн талархлыг татах бус бухимдлыг дагуулах шалтгаан болоод байна.